Инновацийн төвийн стандарт. Улаанбаатар инновацийн төв нь офисын орчинд олон цагаар ая тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, тохиромжит тасалгааны температур, агаарын чигшил, гэрэлтүүлгийг тохируулсан, дуу чимээнээс тусгаарлагдсан, ариутгал цэвэрлэгээ, агаар сэлгэлтийг тогтмол хийдэг эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан орчинтой. Манай төв нь ажлын орчин шаардлагатай бүхий л тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд үйлчлүүлэгчдийн олон цагаар сууж үйлчлүүлэхэд нь зориулагдсан ая тухтай байдлыг хангасан эргономик хийцтэй эвхэж зөөхөд хялбар байдлаар зохион бүтээгдсэн. Гарааны бизнесүүдийг боожуулж, шинэ төслүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн хамгийн том талбай бүхий хямд түрээсийн өртөгтэй. Инкубатор өөрөө үйлчилгээг санал болгож байна. Бараа бүтээгдэхүүн үйлчилгээний анхны загварыг турших, орчин үеийн дэвшилтэт техник технологи бүхий судалгаа шинжилгээ хийх боломжтой лабораторитой. 1. Интернетийн хурданд тавигдах стандарт. Өндөр хурдтай. Дундын офисын интернетийн дундаж хурд 157 мегабитс. 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Мэдээллийн өндөр нууцлал, хамгаалалт бүхий, найдвартай холболт бүхий сүлжээтэй. Улаанбаатар инновацийн төв. Улаанбаатар инновацийн төвийн өндөр хурдны 200 мегабитс хурдтай 24 цагийн тасралтгүй ажиллагаатай, мэдээллийн өндөр нууцлал бүхий найдвартай холболт бүхий сүлжээтэй бөгөөд дундын офисын интернетийн стандартыг бүрэн хангасан үйлчилгээг үзүүлдэг. Үр нөлөө. Инновацийн төвийн үйлчлүүлэгчид интернетийн хэрэглээ өндөртэй, их хэмжээний дата бааз солилцдог учраас байгууллага болон хувь хэрэглэгчдийн хэрэглээнд нийцсэн найдвартай ажиллагаа хангасан 24 цагийн өндөр хурдны интернетийн үйлчилгээтэй байх шаардлагатай байдаг. 2. Тасалгааны температурын стандарт. Зуны нөхцөлд дундаж температур 24.5 градус байх бөгөөд 23-аас 26 градусын хооронд хэлбэлцэж болно. Өвлийн нөхцөлд дундаж температур 22 градус байх бөгөөд 22-оос 23.5-ын хооронд хэлбэлцэж болно. Хүмүүсийн хоол идэх хэсгийн температур 18 градус байх ёстой. Эмнэлгийн тусламжийн өрөөний температур 21-ээс 24 градус байх ёстой. Техникийн өрөө, том хэмжээний моторт болон батарейтай төхөөрөмж өгөх өрөө дээд тал нь 26 градусын температуртай байх ёстой. Улаанбаатар инновацийн төв. Улаанбаатар инновацийн төв нь тасалгааны температур хэмжигчтэй, орчны агаарын температураас шалтгаалж дулааны хэмээ өөрөө тохируулдаг ухаалаг агааржуулагч төхөөрөмжийг ажилуулж, офисын орчинд тухлан сууж ажиллах боломжийг цогцоор нь шийдсэн. Үр нөлөө. Тасалгааны температур нь хүмүүсийн ажлын бүтээмжинд шууд нөлөөлдөг учраас тасалгааны хэвийн температурыг байнга шалгаж, хэмийг тохируулснаар дундын офис сууж олон цагаар төвлөрч ажиллах үед ая тухтай байх мэдрэмжийг хамгийн түрүүнд орчны температур бүрдүүлж өгдөг байна. Иймд зохих хэмт байлгах шаардлагатай. 3. Гэрэлтүүлгийн стандарт. Офисын орчны гэрэлтүүлэг нь дунджаар 320-оос 500 люкс байхад тохиромжтой байдаг. Улаанбаатар инновацийн төв. Улаанбаатар инновацийн төвийн гэрэлтүүлэг нь таны харааны эрүүл мэндийг хамгаалах горин бүхий гэрэлтүүлгийн хэмжээгээ ихсгэж багасгах боломжтой гэрэлтүүлгийн системтэй. Үр нөлөө. Орчны гэрэлтүүлэг нь ажлын бүтээмжид шууд нөлөө үзүүлж байдаг учраас гэрэлтүүлгийг 320-оос 500 люксийн хэмжээнд тохируулж өгснөөр хүний харааны эрүүл мэндэд хамгийн тохиромжтой байдаг байна. 4. Тасалгаан дах агаарын чигшлийн стандарт. Офисын дотоод орчны агаарын чигшил алдах үед агаар хэд хуурашиж, халдварт өрөвсөлт өвчин үүсэх ням бактери ихсэж, харшил, астам бий болох эрсдэлтэй байдаг. Чигшлийг тогтмол хадгалахын тулд агаарын чигшил ба өрөөний температурын хувь хэмжээг тэнцвэр байлгах шаардлагатай. Агаар дах чигшлийн хувь нь улирлаас хамаарч харилцан адилгүй байна. Дулааны улиралд офисын чигшлийн зохистой хэмжээ нь 30-аас 60% байдаг. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 65% байна. Цаг агаараас шалтгаалж дээрх хувь хэмжээ 30-аас 45% байх бөгөөд сэрүүний улиралд чигшлийн зохистой хэмжээ нь 60% байдаг. Өдөрт доод тал нь 3 удаа агаар солилцоо хийх шаардлагатай. Улаанбаатар инновацийн төв. Улаанбаатар инновацийн төвд тасалгааны ургамлуудыг олноор тарин байршуулж, агаар чигшүүлэгч төхөөрөмжийг 50 м квадрат тутамд нэг байхаар шийдвэрлэж өгсөн бөгөөд агаарын чигшлийг 3 цаг тутамд нэг удаа шалгаж, хэвийн гормыг нь ханган ажилдаг. Үр нөлөө. Тасалгааны ургамал болон агаар чигшүүлэгч, цэвшүүлэгч төхөөрөмжийг дундын офист тогтмол ажилуулж, агаарын чигшлийн хэмжээг 3 цаг тутамд шалгах шаардлагатай. Мөн агаарын солилцоог өдөрт хамгийн багадаа 3 удаа хийх шаардлагатай. 5. Дундын офисын нэг хүнд ноогдох зай талбайн стандарт. Нэг хүнд ноогдох ажлын байрны эзэл хүн 20 м3 байна. Улаанбаатар инновацийн төв.
Улаанбаатар инновацийн төв нь үйлчлүүлэгчдэд чөлөөтэй сууж ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгсөн бөгөөд нэг үйлчлүүлэгчид дунджаар 30 м3 эзэл хүн оногддог. Үр нөлөө: нэг хүнд ногдох ажлын байрны эзэл хүн хэмжээ нь хүнд чөлөөтэй ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд ажлын байрны стресс үүсэх нөхцөлийг бууруулж өгдөг байна. 6. Тавилга эд хогшилд тавигдах стандарт. Дундын офисын тавилга тоног төхөөрөмжүүд нь бат бөх эдлэгээ сайтай материалуудаар хийгдсэн байх шаардлагатай бөгөөд зөөж хөдлөхөд зориулагдсан овор хэмжээ бага, эвхэгддэг, мөн өндөр намыг нь тохируулах боломжтой эргономик хийцтэй байхаар зохион бүтээгдсэн тавилгууд байх шаардлагатай. Улаанбаатар инновацийн төв. Улаанбаатар инновацийн төвийн тавилга эд хогшлууд үйлчлүүлэгчдийн олон цагаар сууж үйлчлүүлэхэд зориулагдсан ая тухтай байдлыг хангасан эргономик хийцтэй эвхэж зөөхөд хялбар байдлаар зохион бүтээгдсэн. Үр нөлөө: дундын офисоор олон хүмүүс үйлчлүүлдэг тул ая тухтай байдлыг хангасан эргономик хийцтэй өндөр намыг нь өөрийн хэмжээндээ тохируулах болон зөөж хөдлөхөд хялбар, эдэлгээ даах чанартай материалаар хийгдсэн байх шаардлагатай. 7. Дундын офисын дуу чимээ тусгаарлалтын стандарт. Дундын офисын орчинд утасны дуудлага, хүмүүсийн яриа, принтерийн дуу чимээ зэрэг анхаарал сарниулах чимээнүүдийг гаргахаас сэргийлсэн анхааруулах тэмдэглэгийг нүдэнд хялбар өртөх газруудад байршуулах шаардлагатай. Барилга байгууламжид дуу чимээний тархалтыг бууруулах акустик хавтангуудыг байрлуулж, утсаар ярих, уулзалт хийх тусгай зориултын өрөөнүүдийг гаргаж өгөх шаардлагатай. Улаанбаатар инновацийн төв. Улаанбаатар инновацийн төв нь үйлчлүүлэгчдийн ая тухтай үйлчлүүлж, төвлөрч ажиллахад нь зориулж, дундын офист анхаарал татахуйц чимээ гаргахгүй байхыг анхааруулсан тэмдэглэгээнүүдийг байршуулж өгсөн бөгөөд дуу тусгаарлагчтай утасны өрөө, уулзалтын өрөөнүүдийг төлөвлөж өгснөөрөө үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг ханган ажиллаж байна. Үр нөлөө: офисын дуу чимээ нь анхаарал төвлөрөлд, ажлын бүтээмжийг бууруулдаг тул дундын офисын орчинд олон хүн нэгэн зэрэг ажилладаг учраас анхаарал татах дуу чимээ гаргаж, бусдын анхаарлыг татахгүй байхыг анхааруулсан тэмдэглэгийг байршуулж, бусаддаа нь саад болохгүй байхыг анхааруулах хэрэгтэй. Мөн дуу чимээ гаргах тусгай шаардлагатай үед утасны, уулзалтын өрөөнүүдийг дуу тусгаарлах нөхцөл боломжоор хангаж өгсөн байх шаардлагатай юм. Мөн дуу тусгаарлагч чихвчийг ашиглуулж, орчны чимээнээс тусгаарлагдах боломжтой юм. Инновацийн төвийн стандарт.